зохион байгуулж байгаа. Юун дээр бол одоо студи агентлаг бүх реклам бүтээгч, уран бүтээлч нар цуглархын тэнцээ чөлөөтэй сэдвээр рекламны талаар, нийгмийн талаар чөлөөтэй ярилцаж нэг үдшийг өнгөрөөх байгаа. Тэгээд энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл манай холбогдох хуудсанд холбогдоод одоо газар байршил гэх зэрэг одоо бусад дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Мөн дараагийн 7 хоногийн 3 сарын 17-нд воркшоп болох тухай одоо сайхан гой хэллээ. Тэгээд үүн дээр бол манай олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд одоо нийгмийн сэдэв рекламыг захиалж хийлгдэг. Тэгээд захиалагч нар өргөнөөр оролцоорой гэж урьж байна. Үүн дээр бид нар реклам нийгмийн сэдэв рекламны хөгжил та бүхний бас өмнө нь хийж байсан тэр рекламдаар бид нар санал солилцож дараагийн хийгдэх ажлуудын талаар хоорондоо ярилцах юм байнамаа. Тэгээд үүнээс гадна бас давхар олон ажлууд энэ сарын 3 дугаар сарын турш төлөвлөгдөн явагдаж байна. Тэгээд мөн реклам бидэнд орхон ирээдүйн нийгмийн сэдэв рекламны фестивалийн манай нэвтрүүлэг реклам гэж юу болох яаж ямар төвшөнд байгаа рекламны үүсэл хөгжил гэх зэрэг олон бас тийм сэдвүүдийг хүндсэн тийм нэвтрүүлэг одоо НТV суугаар манай бидэнд орхон ирээдүйн нийгмийн сэдэв рекламны нэвтрүүлэг цэцэгдэж байгаа. Тэгээд үүн дээрээс бас манай фестивалийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн үзэх боломжтой. Тэгэд өөр асуух зүйл байна уу? Ерөнхийдөө манай вебсайтаар анкета бөглөөд бүртгүүлнэ гэсэн шүү дээ. Тэр бол бас нэлээд олон тоо анкета хүмүүс бүртгүүлсэн байгаа. Бүтээлүүдээ яг өөрсдөө одоо яг бид нар тэдний дотор бүтээлээ яг авчиж өгнө гэсэн мэдээллүүдийг өгсөн байгаа. Тэгээд эхний ээлжинд та бүхэн яг оролцсноо гэдгийг анкетаар мэдэгдээд бүтээлээ бид нарт авчирч өгснөөр одоо та бүхний бүртгэл яг хүчин төгөлдөр болох юм аа. Реклам сурталчилгааг хүлээж авах хугацаа 28-ны хүртэл байгаа болохоор реклам бүтээгчид маань ихэнхдээ бас реклам олгогч нартай хандж ах шиг байна. Би бол тэгж ойлгож байгаа. Реклам олгогч нар энэ рекламны фестивальд мэдээж тэднэрээ дамжуулж шинэ реклам хийлгэж оролцож байгаа юм. Тэгэхээр их олон реклам сурталчилгаа бид хүлээж байна. Одоо яг бэлэн яаран реклама өгөөгүй байна. Гэхдээ оролцъё гэсэн газрууд маань реклам сурталчилгааны бүтээлтэндээ орцсон байна гэж бид ойлгож байна. Тэгээд ч бид нар бас энэ хугацаа тавьж өгсөн тийм учиртай шинээр реклам хийж бүтээх зайг бол тавьж өгсөн. Тэгэхээр бид нар реклам сурталчилгаа бол одоо яг энэ манай фестивальд зориулж хийгдсэн реклам сурталчилгаанууд бас их олон ирэх бахаа гэж бодож байгаа. Үүнээс бас нэг мэдээллийн чанартай хэлэхэд өмнө нь хийгдэж байсан одоо зөвхөн заавал одоо хүмүүс сэтгэх гээд байна л да. Зөвхөн шинээр хийх гээд тэгээд юм уу. Тэгээд тийм болохоор өмнө нь одоо яг өөрсдийнх нь копирайт нь өөрсдийнх нь эрен дээр байгаа. Өмнө нь хэд одоо хэдэн жилийн өмнө ч юм уу те хийгдэж байсан тэр реклам нь байвал чөлөөтэй авчирч өгч болно. Тэр рекламаараа бас өрсөлдөх хэрэгтэй шүү гэдгийг зарлаа. Хэвлэлийн реклам бол хэвлэлийн одоо стандартын форматаар видео рекламууд бол TV, HTV видео рекламууд тэгж тийм формат зарласан байгаа. Бас шеэр тийм сайдад ашиглаад ирсэн явуулж болох байхаа. Гэхдээ яг видеогийн хувьд бол яг авчирч өгөхгүй болохгүй гэж би бодож байна. Яагаад тэгэхээр дижиталаар байгаа үедээ файл эвдэрх юм уу эсвэл удах тийм шалтгаантай. Тийм болохоор видео файлуудыг бол авчирч өгөх хэрэгтэй гэж бодож байна. Найдвартай тийм. Өөр нэмж асуух зүйл байна уу? Энэ бол та бүхэнд маш ойлгомжтой өргөн утгаар нь танилцуулж тайлбарлаа гэж бодож байна. Ингээд эрхэм
сэтгүүлчнэр та бүхнийг манай мэдээллийг цаашаа дамжуулж зөв нэвтрүүлж өгөхийг хүсье. Ингээд өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Та бүхний ажил үйлс чинь амжилт хүсье.